Орой минь төрийн эрхэм үзэгчтэй 2 дугаар сувагт телевизийн ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн ярилцах танхимын зочноор замын цагдаагийн газрын урьдчилан сэргийл хилцээний цагдаагийн хурандаа бүхөт оролцож байна. Танд орой минь төргий. За тэгэхээр өчигдөр бас зам тээврийн ослоор өртөж амин алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг юм олон улсын өдөр тохиолоо. Үүнийг бас Монгол улсад анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх шиг боллоо. Тэгэхээр энэ үеэр одоо та бүхний зохион байгуулсан ажил за ялангуяа тэр одоо осол гэмтлийн улмаас онхолдож гэмтсэн энэ тээврийн хэрэгслүүдээр гаргасан энэ суваа нэлээд анхаарал татлаа л да. Тэгэхээр энэ арга хэмжээнийхээ талаар та ярихгүй юу? Ямар үр дүнтэй, ямар үр нөлөөтэй, ямар зорилготой байсан юм бэ? За энэ 2005 оноос дэлхийн нийтээр зам тээврийн осол хэрэгээр амнасаа алдсан иргэдийн арга гэр болон эрүүл мэндээр охир дахир дутуу болсон иргэдийн дуу хоолойг нийтэд хүргэх өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. За манай улсад өчтөр буюу 10 сарын 22-нд өдөр анх удаага энийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тэгээ энэ эцсийн зорилго нь юу вэ гэвэл ерөөсөө энэ зам тээврийн осол гэдэг энэ аюултай нийгмийн үзэгдэл маань одоо манай улсын хэмжээнд биш, олон улсын хэмжээнд маш тийм аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг тийм ээ ийм үзэгдэл болцсон байна гэдгийг олон нийтэд таниулан сурчлага гэсэн нэг тийм чиглэл байсан. Энэ манай явуулж байгаа үйл ажиллагаанд одоо оюутан залуучууд, сурагчдын холбоо тийм энэ эдгээр байгууллагууд ингэж хамтран ажиллаж энэ зам тээврийн осол хэрэгээс бусдыгаас хэмжлүүлэх гэж энэ үйл ажиллагаанд нэгдэн орсонд бид их маш их баяртай. Тийм эдгээр оюутан залуучууд маань бас манай цагдаагийн байгууллагаас шатараалан явуулж идэг одоо олон талт ажиллагаануудын маань нэг болох одоо хотын соёл гэдэг ийм сэдвэр хичээл сургалтыг бид нэр одоо орж эхлэхэд байна л да. Энэ ихтэй сургуулиудын оюутнууд. За энэ мань ямар учиртай юм бэ гэхээр ихтэй сургуулийн оюутнууд маань 80% нь одоо 70-аас 80% нь хөдөө орон нутгаас ирсэн залуучууд байдгаа гэдэг манай тэр сурагчдын оюутнуудын холбооны ерөнхийлөгч одоо нарийн бичгүүд нь хэлдэг. Энэ дагуу бид нар хотын соёл гэсэн сургалт энэ эдгээр залуучуудад орсон. Эндээс манай залуучууд бас энэ зам тээврийн ослэр гэдэг чинь үнэхээр аюултай юм байна. Одоо гарцаараа гарахгүй, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүй бол өөр тамарх заалж шаардлага мэдэхгүй бол маш их осолтой юм байна гэдгийг ойлгоод ингээд бидний энэ одоо иргэдийг энэ аюултай байдлаар сэрэмжлэх энэ ажиллагаанд татангдан оролцоод ингээд өчтөрийн давтамжиг салдас хамт оролцлоо. Дуу хоолойгоо өргөлөө, тийм ээ. Тэгээ бас баяртай байна. Цаашд одоо энэ олон нийтийн байгууллага иргэд бол энэ тоо нэмэгдэх байхаа гэж би бас. Тэгэхээр тэр осолд орж одоо гэмтэж бэртсэн ч гэдэг юм уу тэр хүмүүсийн тоо статистик үзүүлэлт жилээс жилд нэмэгдсээр байгаа. За амиа алдсан хүний тоо бас улам нэмэгдсээр байгаа л да. Тэгэхээр энэ бүхэн ер нь гамшигын хэмжээнд хүргээд байна гэдэгтээ та санал нийлэх үү? Харамсалтай тийм. Одоо жишээлбэл би их олон тойлоод яах вэ? Ер нь бол энэ зам тээврийн осол хэргийн өсөлт нь бол одоо энэ хүн амын өсчлөлттэй нийслэлттэй нэгтаршсан байгаа байдал нэгдүгээр, хоёрдугаар нь тээврийн хэрэгслийн тооны өсөлттэй шууд холбоотой. Одоогоор жилд манайд улсад дунджаар 54-өөс 56 мянган тээврийн хэрэгсэл нэмэлт шинээр бүртгэгдэж байгаа. Энээс бол 30-аад мянган Улаанбаатар хотод үлдчихэж байгаа. Одоо нийслэл хотод яг статистик тоогоор бол 450 мянган тээврийн хэрэгсэл байгаа боловч 380-аас 400 мянган өдөр тутам байнгын идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа юм тоо байдаг. Тэгэхээр хоногт гарч байгаа ослын тоо бас нэмэгдсээр байна тийм үү? Одоо амралтын бус өдрүүдэд, жирийн ажлын өдрүүдэд. Энэ бол одоо ерөөсөө шууд манай одоо бид нар зөв эрх зүйн орчин ингээд замын хөдөлгөөний дүрм одоо замын хөдөлгөөний аюулгүй тухай хууль эрх зүйн орчин бол хангалттай байгаа. Зүгээр эдгээр хуулиудаас маань ганц нэг зөвлөлийг зохицуулж чадхаа болцсон хэм хэмжээнүүд байгаа л да. Эднийг бид нар бол санд боловсруулад одоо хөрвүүлдэг газар нь одоо явуулсан байж байгаа. Тийм. Гэхдээ энэ одоо мөрдөгдөж байгаа ийм хэмжээгээ дагаад энэ замын хөдөлгөөнд оролцоод явхад ямар ч байсан боломжтой энэ харилцааг зохицуулчих юм хэмжээний тийм чадвар шанавчтай хууль эрх зүй байгаа. Тийм. Тэгэл ер нь бол эцсийн бүлэгтийн зам тээврийн осол гараад байгаа нөхцөл байдал маань энэ хөдөлгөөнд оролцож байгаа жолооч энэ манай хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч эдгээр бүгдээр шууд хамааралтай юм байна. Тийм. Одоо хөдөлгөөний хурдаа тохируулах хэрэгтэй байна тийм ээ. Одоо бид нэр байнга л яриад байгаа.
удаа тохируулаач ээ. Согтуурал хондааны зуус хэрэгсэн үедээ бити тээврийг хэрэгсэлж олоодаач ээ. Тэгээд өчтөрийн нөгөө бидний явуулдаг үйл ажиллагаа маань бас үүнтэй холбоотой. Бид нэр байн хүмүүст үзүүлээд байдаггүй энэ одоо манай тусгай хашаа талбайд одоо авчиад одоо зам дээр хосолд өрцсөн тээврийн хэрэгслүүдийг бид нар нийтэд үзүүллээ шүү дээ. Энэ маань бас л энэтэй холбоотой. Энэ хизээ нэгэн цагт бидний нэрийг утсуулж авсан төмөр хөлөг маань ингээд энэ замын хөдөлгөөний дүрм журмыг зөрчөөд ингээд явахаараа төмөрийн сэг болоод бидний толгой дээр бүхлийн харанга дэлтгэд хизээд бэлэн байдаг юм а гэдгийг бид нэр одоо энэ зам дээр үлдээд хөдөлгөөнд оролцоод бас дүрмээ зөрчөөд ингээд сахилахгүйдаад бүдүүлэг зөрчлүүд гаргаад байгаа жолооч нартаа сэрэмжлүүлэх зорилго. Ер нь энийг ингээд ийм зорилгоор хурааж байдаг юм уу? Үзмэр. Ийм зорилгоор хураахгүй энэ одоо тэгээд асуудалд ороод ингээд шалгагдчихж байгаа. Тэгээд тэнцэнэ одоо ингээд эзэн холбогдож насварсан тийм ээ янз янзын төрөл байдалтай л юм дээр хэрэгслүүд тэнцээ байж байгаа. Тэгэхээр одоо эрхийг асуусан жолооч нарын асуудал нэлээд асуудал болоод байна л та. Тэгэхээр энэ хүмүүс яах вэ? За тэр одоо дахиад согтууруулахундаа хэрэглээд ч юм уу ямар нэг зөрчил гаргаад одоо бүр цахиргааны хэрэгээр одоо асуудлаа шийдвэрлэхэд хүрэхэд ганц удагт одоо хорж садуулах болох нэ гэсэн асуудыг ярьж эхлээд байна л та. Тэгэхээр би өнөөдөр тантай ярьж байгаагийнх ерөөсөө иргэдийн дунд ярьж байгаа асуулт болоод хариултаа олохгүй байгаа асуултуудад л хариултаа авчихъя гэж бодлоо. Тэгэхээр энэ үнэхээр 3 сар болох гэдэг юм. Үнэхээр ганц удагт одоо тэр илүүлэх гэдэг юм уу гэдэг үнний уртаа. За ер нь бол энэ эрхээ асуулсан гэж одоо бид нэр захиргааны ажлын тухай хуулийн 25-ын 2 дугаар заалт тийм ээ 25 дугаар залтаар л ер нь яваад байгаа шүү дээ. 6-аас 2 жил хүртэл хугацаагаар эрхийг насаад. Тэгээд ингээд дахиад энэ эрхээ хасагдсан хугацаанд согтуугаар дахиад тээврийг хэлж болоод жоох юм бол захиргааны ажлын тухай хуулийн 25-6-аар 7-30 баримжилж байгаа. Ийм л одоо санкцтай яваад байгаа. Тэгэхээр хин маань одоо энэ манай хөдөлгөөнд оролцогч энэ зам тээврийн ослоо гаргаад байгаа энэ жолооч нарт ерөөсөө баг нөлөөлөхгүй байгаа даа шүү. Тийм ээ. Тэгэд хэрвээ одоо тээврийн хэрэгслээ жолоодох эрхээ асуусны дараа эрүүл ингээд дахиад машинаа бариа явж байгаа юм бол 25-аас 50 мянга хүртэл өгөл торгочих. Захиргааны ажлын тухай 25-3. Тэгэхээр энэ маань нөгөө жолооч нарт маань нөлөөлөхгүй байх шүү. Тэгээд нөгөө арх уусан жолооч нар маань яваад осол хийгээд те. Энэ ерөөс ингээд зам тээврийн осол хэрэг гээд байгаа энэ замын хөдөлгөөний дүрм зөрчөөд байгаа энэ үйлдэлүүд нь ерөөсөө эцсийн бүлэгт яг зам тээврийн ослоор төгсдөг байхгүй. А энээс өршин сэргийлээд одоо энэ цагдаагийн байгууллага бол энэ хүмүүсийг тооргоно, эрхийг насна тийм ээ. Журмлан эдгээр арга хэмжээнүүдийг аваад эдгээр арга хэмжээнд авагдсан жолооч нар маань харин энэ осолд өртөх магадлал нь буурчаад байна шүү дээ. Одоо жишээлбэл хуулийн хамгаалтанд орчод байна, баригдаад. А баригдахгүй явж байгаа хэсэг нь ингээд осол хэрэг гаргаад аюул осолд өртөөд өөрийгөө хохироогоод, өрөөлийг хохироогоод энэ зам дээр явж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь явах эрх байгаа боловч яг нөгөө талдаа бас Монгол улсын нэг иргэн амьд явах тийм ээ ийм чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаад байгаа. Мөргөж алчих гад тийм үү. Шүргэж юм одоо дэсэтэй төрөнгийн гимтээч гээд ингээд зогтоолж ингээд яваад ийм байдлуудаас болоод энэ сайн одоо шийтгэлийн төрлүүд маань нөлөөлөл нь бага болсон юм уу да. Тийм учраас энийг бол ер нь бол чангадгаж өгөх шаардлагатай юм байна. Бусад олон улсын жишгээс харсан ч гэсэн ер нь замын хөдөлгөөний дүрм гэдэг энэ эрх зүйн баримт бичиг айгүй өндөр одоо эрх зүйн баримт бичгүүдийг ингэж гисаавал 1-2 дугаарт л явж идэг. Тийм ээ? Хуулиа биелүүлэхэд иргэнийг хариуцлагатай болгодог. Бид нар ч одоо бүгдээрээ л иргэншсэн хуультай нийгэмд амьдарч байгаа иргэд учраас иргэншсэн иргэд болохын тулд бас манай нийслэлчүүд манай Монгол улсын иргэд бас зүтгэх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ хэм хэмжээний хөрөнд ингээд үүргээ биелүүлээд тийм ээ бас эрхээ эдлэхийг хайж байгаа ийм л байх хэрэгтэй юм болов уу гэсэн бодол байна шүү дээ. Тэгэхээр танай газраас одоо тавьж байгаа хяналт шалгалтууд улам одоо төрлүүд нь сонирхолтой, олон төрөлтэй болж эхэлж байна л да. Тэр цэснээс олон нийтийн таашаалыг бас авч байна. Жишээ нь одоо бэлэн мөнгөөр торгодог байсан бол бэлэн бусаар торгодогч байдаг юм уу? Одоо ямар нэгэн гуйлт хүсэлтгүйгээр одоо шууд дараагийн аэропортод бүртгэдэгч болдго юм уу? Энэ мэтчлээ ямар нэгэн хардлага сэрдлэг төрүүлэхгүй бас тодорхой хэмжээнд чирэгдэл учруулахгүйгээр шийддэг болж байгаа шиг байна. Тэгэхээр энэ нөлөөллийн талаар ярьж өгөхгүй. Аль нь одоо илүүрдүүд энэ тийм манай хяналт өргөөс ерөөс нөгөө далд болон ил хяналт гэж явагддаг л да. Энэ маань юутай холбоотой вэ гэвэл одоо манай тээврийн хэрэгслийн жолооч нар маань цагдаа харагдвал
одоо төрмөж биелүүлдэг ч гэдэг юм уу тийм ээ. Цагдаа байхгүй бол төрмөө одоо чөрчиж ингэж танхаарах ч юм уу. Ийм байдлууд байдаг байсан. Одоо ч байгаа шүү дээ. Тэгэхээр манай хяналт бол ил болон даалт гэсэн хоёр хэлбэрээр явагддаг юм байна. Тэгээ бид нар бол урд нь бол яг одоо камер системийн техник технологийн дэвшлэгийн үедээ бол цагдаа нараараа одоо жишээл модны хар зогсоож байгаа ч юм уу эсвэл нэг ямар нэгэн объектийн хар зогсоож байгаад нөгөө жолооч нарт ингэж журмжигдсэний үйлдэлийг нийлрүүлээд арга хэмжээ тооцдог байсан байхгүй. Ингээд та нар нуугдж байгаа түүнийг барьж авлаа гэж манай жолооч нар гомдолдог байсан. Гэхдээ энэ нуугдах биш байсан юм аа. Энэ одоо энэ нөгөө жолоочийн дүрмж өчөд байгаа үйлдэлийн хаанаас ч гэсэн цагдаа байдгийг шүү гэдэг сэтгэл зүгэл жолооч нарт төрүүлэх гээд. Энэ сэтгэл зүг төрүүлснээр юу гэвэл нөгөө жолооч маань замын хөдөлгөөний дүрмж өчөд бас л нөгөө эрсдэлд орохоос л сэргийлээд байгаа арга хэмжээний өчүүд өөрсдийнх нь төлөө л хийгээд байгаа. Тэгэхээр одоо энэ нэг техник технологийн шинжилэл болоод камерын системийг хяндаг болчлоо. Энэ маань айгүй олон талын ач холбогдолтой юм байна. Жолооч нарт бол айгүй асар бас иргэдэд бас айгүй мэдчих зайлшгүй шаардлагатай мэдээлэлүүд байгаад байгаа. Яагаад гэвэл одоо жишээлбэл энэ цагдаагийн ерхий газрын зөрчлийн мэдээллийн сан гэж байгаа. Энд энэ хүний үйлдэлсэн зөрчил бүртгэгдчихэж байгаа. Тэгэхээр одоо бид нар одоо ч гадаад дотоод руу их явдаг болсон тий. Тэгээд одоо төрийн албанд орох ч юм уу ямар нэгэн байдлаар шалгуулт өгөөд яг энэ болгон дээр цагдаагийн ерхий газрын зөрчлийн бүртгэлийн сангаас мэдээлэл авахар зөрчилтэй гэж гарч ирнэ. Тэгэхээр энэ маань нөгөө виз авах асуудал нөгөө төрийн албанд орох асуудал ч гэдэг юм уу ямар нэгэн асуудал дээр ингээд хориг саад болно. Та ийм зөрчилтэй байна гэж гарч ирнэ. Тэ энэ ийм учраас энд одоо замын хөдөлгөөний дүрмж өчөөд энэ манай далд камерын системээр хянагдаж байгаа энэ бүртгэлд орохгүй байгааг хичээгээрээ бас ингэж энэ анхааруулсан зүг баг тийм. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа гэхээр одоо жолооч зорчигч айл айл нь зорчигч талаас жишээ нь одоо зорчигч арга хэмжээгээд нэг хэсэг нэлээдсэн явдаг байсан тийм ээ. Тэгэхээр тэр одоо бас нөгөө таксинд одоо өмнөх судалт нь явж байгаа бол одоо хамгаалтын бүсээ зүүдэг тэр хамгаалтын бүс арга хэмжээгээд явдаг гэсэн. Энэ бүхэн тасралтгүй явж болдгоо юм болов. Гэхдээ энэ ер нь тасарсан гэж одоо байхгүй л тийм. Угаасаа одоо болгоол тасралтуулчаад байна. Тий одоо ингээд ерөөсөө уул нь энэ маань уул нь үр дүнтэй юу гэвэл зам тээврийн ослын хэрэгээс үрсэж гэдэг маш үр дүнтэй. Бусад орнуудад одоо ингээд 0-аас 8 хүртэл тийм ээ одоо насны хүүхдийг одоо тусгай зориултыг суулгаагүй бол одоо Америкийн нэгдсэн улсад 6 сарын шоронд орно тийм ээ. Австралид бол одоо бас өчнөө олон сая төгрөгөөр мөнгөөр торгуулна. Ингээд улс орн энийг аюул олон юугаар одоо төр засаг одоо хим хэмжээг нь одоо маш өндөр ач холбогдол өгч जैन л да энэ замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэгт. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр энэ одоо торгохдоо биш энэ тэр хүмүүсийг ингэж эдийн засгаар хямраахтай биш. Ерөөсөө л энэ аюулгүй байдлаар хангуулах гэдэг л нэг хөшүүрэг шүү дээ тийм ээ. Тэгж л ойлгоо. Хөшүүрэг аюулгүй байдал. Таны яриад байгаа гэсэн танай хамт олонны одоо хийж байгаа ажил ч гэсэн эцсийн үр дүндээ осол гаргуулахгүй байх асуудал. Гэтэл ягаад жолооч нь цагдаад дургүй байна вэ? Энэ асуудал дээр хамтарч гэж болохгүй юм уу? Одоо бид нар бол одоо дүрмж өрчөөгүй, дүрмээрээ явдаг. Жолооч нартай бол одоо үйлчлэгтэй бид нар хүндэтгэж мэдээж тэгж үйлчлэн тэр бол тодорхой тийм ээ. Дүрмж өрчсөн сахилгуудад байгаа жолооч нартай бол бид нар торгож эрхийн насч шийтгэж л үйлчлээ шүү дээ угаасаа. Тэгэхээр одоо яг одоо ингээд манай жолооч нар ойлгохгүй л байгаа юм л да. Бид нар ингээд энэ ажиллагаануудыг явуулаад байгаа энэ жолооч нартай бас хөдөлгөөнд оролцогч нар энэ зүйлийг ойлгуулах төлөөс яваад байгаа. Яагаад гэвэл энэ таныг торгоод байгаа, таны эрхийг хасаад байгаа энэ үйлдэлүүд ер нь бол би жишээлбэл одоо эрхээ асуусан цагдаа дуртай байхгүй болох л та тийм ээ. Би яагаад гэвэл тэр хүнээр оролдоод байна шүү дээ. Бид нэр оролдуулахгүй байвал боломж байгаа байхгүй. Яагаад гэвэл замын хөдөлгөөний дүрмийн зөрчлөг гарахгүй тийм ээ. Яг иргэнийхээ үргийг биелүүлээ, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээд ингээд энэ харилцаанд ороод явж байхад манай цагдаа нараас ямар нэгэн хууль бус зүйл илэрх юм бол энэ бол маш хурдан таслан зогсоодог болсон шүү дээ. Тэрнтэй адилхан одоо манай жолооч нар маань бас ийм үйлдэл гарахгүй бол бид нар та бүхнийг хүндэтгэж одоо дээдлж тийм ээ үйлчлэн шүү дээ. Хэрвээ замын хөдөлгөөний дүрмж өчөөд бүдүүлэг зан гаргаад байгаа одоо загнаад ах нь байхгүй тийм асуудал байха болсон угаасаа. Гэхдээ эрхийг хасаж торгож тэгж үйлчлэхээс арга байхгүй. Тийм учраас одоо жолооч нар маань жоохон
тэгдэг болов уу гэж ойлгоод байгаа. Зүгээр манай жолооч нараа харин зүгээр та бүхний зүгээс ингээд ойлгуулад өгвөл бас ойлгох байгаа. Цагдаагийн хүн ярихаар нэг өөр. Энгийн сэтгүүлчнүүдээр хараад нэрэл одоо энэ жолоочийн энэ үйлдэл нь энэ дотор нь явж байгаа 3 настай хүүхэд эхнэр хоёрын амь насыг авчгаар ийм үйлдэлийн хүн гаргаж штэ. Тэгээд ингээд энэ хоёроо хорлох гээд бараг ингээд явж байхад энэ цагдаа хөрх юм барьж аваад тэгээд энэ нөхрийг ингээд таслан зогсоолоо. Тэгэхээр тэр хүн баярлах хэрэгтэй байхгүй. Энэ цагдаад уул нь бол би нэрээ буруу юм хийгээд ингээд согтуул хундааны зүйл хийлээд эсвэл одоо бүрэн бүс тээврийн ихлээр би ингээд явж исэн чинь энэ цагдаад баригдсан юм аз боллоо. Баярлалаа та бүхэндээ гэж. Би бол одоо нэлээд олон жил бас энэ альбан зүтгэхэд бас ийм сонсчл байсан л да. Ер нь бол манай иргэд хилтгэл. Гэхдээ энийг массаараа тийм юм байхгүй байна тий. Ийм нөхцөл байгаад байгаа. Жолооч нарын тухайд нэг л удаагийн үйлдэл байлаа дахиж хизээч гэдэг асуудлыг бас ярьдаг л да. Тэгэхээр ингэж алдаагаа цэцэх боломж байдаг юм уу? Гэхдээ одоо тэр хүн ухамсарын асуудал. Би түрүү хэлсэн шүү дээ. Одоо иргэншсэн хуультай нийгэм иргэн байхын тулд тийм ээ. Одоо өөрөөсөө иргэн шиг хэрэгтэй. Тэгэхээр бас одоо энэ хөрс суур маань хий тавигдсан байгаа юм байна гэдэг бас нэг асуудал гарах байх л та тийм энэ дээр. Тэгэхээр замын хөдөлгөөний удирдлагын төв гэдэг байдаг. Эндээс одоо бас зөрчил гаргаж байгаа автомашинуудын дугаарыг зарладаг болж эхэлж байгаа юм билээ. Тэгэхээр энэ одоо ямар утга учиртай ажил юм бэ? Үр дүн нь юунд байна? Зорилго нь юунд байна? За энэ бас нэг ийм юм гараад байт юм аа. Одоо ингээд цагтаа байхгүй байна тий. Тэгэхээр манай жолооч нар маань уулзуур дээр төгсөл саатал гардаг штэ. Одоо гарч байгаа угаасаа энэ тээврийн хэвслийн их байж байгаа тохиолдолд бол заашгүй гараад байгаа. Тэгэхээр энэ бас юунаас болоод байна гэхээр бас л манай жолооч нарын маань хариуцлагагүй сахилахгүй үйлдэлээс бас болоод идэх юм аа. Одоо шигэл замын хөдөлгөөн дэрмийн 12-ын 2 хөндлөн замаас ойртойсэн тээврийн хэвсэл саад болохоор уулзуурт төгсөл саад бий болсон үед тэр уулзуурт орохыг хориглоно гэсэн заалтал байж идэг. Тэгэхэд манай жолооч нар маань одоо ингээд бид нар бүгдээрээ харж байгаа хөдөлгөөнд оролцож байгаа шүү дээ. Ямар ч орох боломжгүй болчиход одоо хөндлөн замын тэрийг явах боломжтой байхад тэр уулзуурыг очиод бүгдээрээ ингээд хаагаа зогсчихдаг шүү дээ. Тэгэл өөрөө ч явахгүй, өөрөө л их ч явуулахгүй ингээд сайхан бүгдээрээ гацаа зогсчихдаг. За энд бол цагдаа ирэхгүй бол тэгээд одоо тэгээд тэр нөхдүүд тэгээд зогсчил. Нэг ийм байдал ажиглаад байгаа юм. Уул нь бол яг замын хөдөлгөөний дөрмөр энийг бас олж хараад та ийшээ одоо төгсөл саатал бий болсоо битүү орооч ээ. Энгийнээр тайлбарлах тийм ээ. Ийм заалт нь бол байж байгаа байхгүй. Тэгэхээр замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн ажлыг ер нь танай байгууллагатай холбоод харахаар одоо хаана төвжирэлтэй байна уу гэдгийг ИПМ-ээр зарлж байгаа. За тэгээд камерын хяналтыг харж байгаа. Өөр одоо ямар уялдаа холбоо. Энэ ИПМ-ээр зарлж байгаа нь бол манай ажил л да. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн шинэ манай нийслэлийн замын цагдаагийн газрын ИПМ бидний юунд явдаг. Тэр чиглэлээр нийт төлөвлөгөөнд тусч байгаа жолооч нартаа мэдээлэлээр хангаж идэг. Манай замын цагдаагийн газрын санаачлагаар бүтээн байгуулагдсан ийм ИПМ юм байна. Нийлээд өндөр нөлөөлөлт юм байлээ шүү дээ. Тийм тэр бол нэлээд бас үйл ажиллагаа явагддаг. Энэ удирдлагын төв маа гэдэг маань би түрүү нөгөө яг хэлчихсэн байхгүй юу. Тэгээд урсгал сөрөө явцдаг жолооч нар байдаг. Одоо ингээд ихэнх нь ингээд бас хумсартай болсон шүү дээ. Манай жолооч нар чинь нэг үе яваад бол айгүй мундаг болсон байхгүй юу. Тэгэхээр нэг ганц нэг нөхдүүд байдаг юм аа ингээд зөрчөөд идэг. За энэ болохоор дараагийн ээлжинд 5 болох магадaltaй байдаг байхгүй юу. Энэ нөхөр зөрчөө явчлаа. Арилмаас сэтгүүл зөрчөө явчлаа. Би болох юм биш тэгээд ингээд дараас нь яваад идэг. Тэгвэл тэр камерын хяналтаар бид нэр тэр зөрчөөд байгаа нөхдүүдийг зөрчил мөртгөж аваад одоо бидний сүүлийн үеийн мэдээгээр бол 50 зөрчилтэй тийм жолооч нар байгаа. Тэгээд тэд нэр 50 хүртэлхээ ингээд торгуулна. Одоо 8-аас 10 мянга торгуулад байгаа шүү дээ. Тэгчээд хамгийн сүүлийн зөрчилтэй нь тээврийн жолооч гэхийн асах юм арга хэмжээ манайхаас авч байгаа. Тэгэхээр энэ камерын систем гэдэг маань энэ ажиллагааг тасан зогсоох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би жолооч нартай бас юуг анхааруулах вэ гэхээр тэгж дөрөмж өчөж байгаа нөхдүүдийн бүх бичлэг ингээ баримт зураг хөргөж байгаа ингээ манайдаа хүрээд ирдэг юм аа. Тэгээ бид нэр тэрний дагуу торгуулийн хуудас явуулаад ингээд арга хэмжээ аваад олон дахин гаргаад байвал эрхийн нас арга хэмжээ авч байгаа. Тийм учраас тийм зөрчиж байгаа нөхдүүд бити уруу татгадаж хараас нь ороорой гэдэг. Хэд байвал эрхийн настай. Одоо ер нь янз янз байна л да. Ер нь бол хит байлах нь бол буруу шүү дээ. Нэг юм хоёр дахь явтан дээр нөгөө зам тээврийн ёслолтой ороод эрсдэлтэй орох нөхцөл чинь орчиж байгаа байхгүй. А бид нар болохоор бас за юм л болгоно хүний эрхийг хасаад яах вэ те. За юм болгоно хүнийг ингээд цагт нарна гэдээ яах вэ гэдээ бас хүмүүнлэгээр ханддаг л та бас энэ жолооч нартай. Тэгэл 10 одоо 10 жичлэг гэдэг маань айхтар ууцдаг. Азар тэр хүн зам тээврийн ёслол орчихгүй болохоос биш. Тэгэл 17 жичлэг гараа 50 жичлэг гараа яваад байна гэдэг маань бас л
нөгөө сахилахгүй нөхдүүдийг нэг байж яана л гэсэн үг. Тийм учраас зайлшгүй эрхийн хасгаас арга байхгүй болчиход байгаа юм. Дугаарын хязгаарлалтын тухайд одоогийн явж байгаа энэ дүрм журамд зөвхөн шаардлагатай тохиолдол биш бол нэг өөрчлөлт орохгүй юм шиг байна. Үүнтэй нь холбогдуулаад зарим тээвэр хэрэгсэл эзэмшигчийг жолоочийн 2 янзын дугаартай байнагийн хардлага хэрнээ хിവэрэ байгаа. За мөн зарим дугаарт ялгаатайгаар замын цагтаа үйлчлээд байна гэдэг асуудал байгаа. За энэ дугаарт ялгаатай үйлчлдэг энэ өдөө хотынх ч гэдэг юм уу энэ том машинтай ийм ойлголт байхгүй. Тэр бодлоо тэгж яриад л ийдэг. Хүмүүс тэгж анзаардаг юм шиг. Үгүй яг л адилхан Монгол ус хэрэгэн штэ. Зарим манай хөдөлгөөний жолооч нар бас тэгдэг. Өөрөө улаан замын хөдөлгөөний дүрмж өчөөд дүүдэгж хүчил гаргачаад. Тэгээ зогсоогоод ингээд та өнгөргөө чи бусдыгаа ингээд яахгүй ч хөдөө болохоор намайг тэгээд тань уу гэдэг ингээд бас нэг ийм нөхдүүд байдаг юм байна. Тэгэхээр энэ ямар ч ялгаа байхгүй. Бүгдэнд нь манайхан зөрчил гаргасан бол тэр хүн хариуцлага хүлээх л ёстой шүү дээ. Тийм зарчим л явагдаж байгаа. Тэгэхээр жолооны эрхийг хассантай холбоотойгоор дагвар зөрчлүүд гараад байна гэдэгтээ та санал нийлэх үү? Ямар дагвар жишээлбэл жишээ нь нэгэнтээ тэр хүн өөрөө эрхээ асуулчихсан бол өөрхөн машиныг өрөөд явчих юм. За эсвэл яадаг ч ямар ч байсан дагвар зөрчлүүд нэмэгдэж гараад байна. Тийм болохоор эрхийг хасах гэдэг асуудлаа буцаагаад хугацааг нь багасгах юм уу эсвэл өөр арга хэмжээгээр сольж болдгоо болов уу гэж яриад байгаа. Энийг би нэлээд олон асуулт хариултан дээрээс төвөрлөж харлаа л да. Гэхдээ энэ хэсэг эрх хасах гэдэг арга хэмжээ маань бол эцсийн арга хэмжээ шүү дээ. Бусад орнд бол давтан эхний ээлжинд зөвхөн хугацааны зөвлөл хэвлээ тээврийг жолоодсон хүмүүс эрхийг хасаад 2 жил, 3 жил, 5 жил хасаад ахаад тэр нөхөр тийм зөвшөлт гаргах юм бол зарим нь хордог шүү дээ. Зарим нь бүх насаар нь нийслэл хотын хөдөлгөөнд хариулцдаг. Ийм заалтууд байдаг. Энэ мань өөрөө юу вэ гэвэл биш хамгийн цаад учир нь юу вэ гэвэл үгүй энэ нөхөр яагаад ингэж байн арх угаад хүний гэрт хүн гутаг болж орчод 2 удаа хүн алдгүй үсттэй. Ер нь бол 2 удаа хулгай зүгээр орж ирэл 2 3 удаа дайрч орж ирэл хулгай. Тэгвэл энэ хүн чинь энэ том хүчтэй тээврийг хийхсэл жолоодод. Тэгээд цогтуу болцсон. Цогтуул хугацааны зүйл хэрэглэн гэдэг нь өөрөө юу гэвэл нөгөө нэг тээврийг жолооч юм самбаачлах хугацаа гэж яриад. Өөрөөр хэлбэл зам дээр олсаад бий боллоо. Тэрийг хараад тээврийн хийхслийг зогсох хүртэлх арга хэмжээ авахын хугацаа нь уртсчдаг. Тэгээд гаднаас мэдээлэл хүлээж аваад боловсруулад хариу үйлдэл хийх энэ чадваргүй болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг зам дээр хүн дайрж ална тий өөрөө онголтно. Энэ бүр ингээд санаатай юм шиг ингээд явж байгаа үйлдэл байхгүй. Тийм учраас энэ бол маш өндөр тийм хариуцлагатай байх хэрэгтэй гэж би боддог. Манайд бол энэ арай одоохон тооллыг нөлөөлөл нь айгүй бага байгаа гэж бүр ойлгодог юм. Наоборот. Тэгэхээр энэ их хасах үйл ажиллагааг бүр багасгана гэх юм бол бие лавг эсрэг байр суурьтай байх болно. Ер нь бол гэтээ яг үйлчлэх болох л та. Гэтээ ер нь яагаад вэ гэвэл бисаа хэллээ шүү дээ. Энэ асар нийгэмд аюултай. Энэ ерөөсөө л буу бариад юм уу хотог бариад гадаа годомжинд хүн алаа явах гэж байгаад яг адилхан үйлдэл байхгүй. Хүмүүс л арай өөрөөр хараад идэг болохоос. Тийм хүмүүс л яг тэ согтуугаар машин барьчих гадлага юм шиг байна. Болохгүй. Нэг бол өөрөө гэмт хэрэгтний судалсан. Нэг бол өөрөө нэг хүний амь насыг хохироо. Ингээд Монголын нэг халуун амбул байхгүй болгоно. Ийм аюултай. Энэ согтуугаар үлдгэсэн ослууд хангалттай байна. Саяны бидний тэр 22-нд ачиж явуулсан машинуудын ихэнх нь согтуу энэ аюултай. Тэгэхээр ерөөсөө энэ асуудал бол ерөөсөө тэр ямар эрхийн багасгах асуудал бол ямар ч байсан байхгүй хэл гэж ойлгож байна. Тэгэхээр осол гэмтлийн тоо нэмэгдээд байна гэдэг дээр ер нь эцсийн ямар гарцыг та олж харж байна вэ? Жишээ нь энэ хотын төвлөрлийг сааруулах гихчлэн олон асуудал ярьж байна. Заримдаа бүр эдийн засгийн хориг арга хэмжээ авъя, татварыг нэмээд байя ч гэдэг юм уу. За тэгэхээр бол иргэд нилээд дургуутдаг. Гэвч хэрвээ үнэхээр сүүлийн арга юм бол түүнийг аваад үзэж болохгүй юм байхгүй. Таны бодол ямар гэдэг юм? За энэ бас нэг ингээд ажиглаад байхад энэ төгжрөл саатал бас энэ жолооч нарын энэ сэтгүүд их нөлөөлөд байх шиг байна. Энэ замын хөдөлгөөний дүрмж өрчих бас нэг шалтгаан нь болоод байгаа. Маш олон төрлийн шалтгаан байна л да тий. Замын хөдөлгөөний дүрм гэдэг нь өөрөө юм цогцсон ажиллагаа шүү дээ. Байгууламж, хөдөлгөөн, хүн, тээвэр, зорчих хэсэг, зам гэдэг ингээд маш олон бүрэлдэхүүн системтэй. Тэгээ жишээлбэл ганцхан жишээлэл ингээд хийлээ л да. Жишээлбэл тэр хар хорон
гэд зах байдаг шүү дээ. Тэрний хойдлын одоо гүүрний асуудал одоо хүртэл яригдчихэж байна тийм ээ. Анх тухайн байгууллага бол одоо яасан юм шиг байна. Захааны ихтэй энэ явган хүн зориулагдсан юм гүүр бид нар барина гэж ингэж яриад одоо тэгж амлаад ч юм уу тэгээд нээсэн. Одоо тэр ч гар дээрээ судалтай хийж байна иргэд. Тээврийн хэрэгслийн төгжрөл саадлал тэнд их болж байна. Ингээд явган зорчигч тээврийн хэрэгсэл хоёрын хөдөлгөөн огтлцсон цэг маш олон болж байна. Нөгөө нэг гар дээр судалтай хийж байгаа хүмүүс чинь нөгөө яасан хүмүүс тэр чигээрэл ингээд замаар ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо гүүрэн гарцын асуудлыг хэрвээ одоо би нэг л асуудлаа ярьж штэ шийдчих юм бол тэргээр явган хүний яг явуулдгаар нь явуулчих юм бид нэр захиалга одоо бичгийг хөргүүлээд тэнд механик хаалт ажиллагаан тавиад ингээд тэнд эхлээд төгжрөл саадлал байхгүй болно тий. Хоёрдугаар нөгөө явган зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн огтлцохгүй болохоор зам тээврийн остол тэргийн тоо маань тэнд буурна. Тэгээд тэндээс одоо бусад нөгөө гар дээрээс 8 хийгээд зөвшөөрлөг хоцоор сууж байгаа хүмүүсийн дагаад гэмт хэрэг нийгмийн хөвчрөм алдагдаад байгаа. Энэ байдлууд зэгцэрч зүгээр нэг захын нэг жишээлгээд ийм байгаад байгаа. Тэгээд одоо жишээл наран тул зах гэж байна тийм ээ. Одоо 100 айл байна. Ингээд том захууд ингээд нийслэлтэй ингээд төвлөрсөн. Одоо эдгээрийг ажиллахгүй байгаа өдрүүдийг та бүхэн ажиглаад үзээрэй. Энэ хөдөлгөөн ямар байна. Тэгэхээр ийм одоо төвчл саатлгуулгад олж байгаа жолооч нарын сэтгүү өөр бас дөрмөөр явчих сэтгүүтэй. Одоо энэ захууд ингээ ажиллаад одоо жишээлбэл 9 сарын 1 болохгүй 8 сарын 24 мөнөөс хадаад ямар нөхцөл байдал үүсдгийг бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгэхээр яг эдгээрээс болоод ийм замын энэ төвчл саатлууд бий болоод байгаа юм. Тэгэхээр юус одоо манай төр засаг одоо юу гэдэг нийслэлд бүгдээрээ нийлж байгаа одоо ингээ нийслэлээ сайхан очиогийн хот бодгоё гэвэл бусад оронд одоо энэ цахаа ингээд хотынхаа төвд очиад ингээ бүгдээрээ төвчрөө зогсож идэг одоо бас энэ бол бас аяхгүй л асуудал шүү дээ тийм ээ. Тэгэхэд бид нэр л одоо ингээл тэгээд одоо хідэн цаг төвчрнө тэгээд тэрэндээ бухимдаж явж замын хөдөлгөөний дүрмж өчөж осол зөрчил холбогдоо тийм ээ. Энд чи бас хүн стресст орно бүр. Одоо энэ дуу чимээ энэ төгжрөнд удаан зогсвол хүн стресст орно. Тэгээ энэгээрээ ч гэсэн одоо аюултай тийм байдалтай байна. За баярлалаа. Манай студид төрөлцсөн ирсэнд. Тэгээд манай энэ удаагийн ярилцах техник нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт замын цагдаагийн газрын өөрчлөлт сэргийлэх хэлтсийн дарга хурандаа бүх бат оролцлоо. Манай дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгч.